Ээж аав хоёр маань удахгүй Солонгост ирж 2014 оны 6 сард хүү маань мэндэлсэн. Амьдрал аваа цэгцэрч байтал 2014 оны 10 сар маань Солонгост зам тээврийн осол орж зурдаар эмаалтсан. Энэ цаг үе миний амьдралын хамгийн хэцүү үе байлаа. Сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээлийн гарчиг бол Библиэд гардаг худагны утга юм. Мөн амийн ус гэж нэрлэгддэг энэ гайхалтай усны талаар хамтдаа гүнзгий авч үзье. Бүгдээрээ нэг бодоод үзье. Бид нэр яагаад худагны утгыг ойлгох ёстой вэ? Учир нь Библиэд худаг гэх үг маш олон давтагдж гардаг. Түүнчлэн худагны дэргэд маш олон үйл явдал байнга өрнөдөг. Тэгвэл Библиэд худагны талаар яагаад ингэж их гардаг юм болов? Бөглөрсөн худгийг дахин ухаж гаргана, худагнаас болж маргалдана. Бас яагаад эхнэрүүдээ бүгдийг нь худагны дэргэдээс олж уулздаг юм болов? Исаак эхнэрээ худагны дэргэдээс олж уулзсан. Яаков ч эхнэрээ худагны дэргэдээс олж уулзсан. Мосе ч ялгаагүй худагны дэргэдээс эхнэрээ олж уулзсан. Худаг гэдэг болзооны газар биш шүү дээ. Бас худагнаас болоод их маргалдаан үүснэ. Бид Библиэд гардаг худаг гэж яг юуг хэлээд байгааг зөв ойлговол тэр олон Библийн ишлэлүүдийг уншихад ямар их тус болох болоо. Худаг гэх үг гаргал юм бол бид шууд утгыг нь тайлчсан нүдний шилээ зүгэл болно. Энэ худаг ямар утгатайг мэднэ. Энэ худаг энэний талаар ярьж байгаа штэ. Библи уншихад худагтай холбоотой бүх л түүхийг ойлгож чадна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ худагны талаар зөв сурчхал Библи дээрх маш олон түүхийг тайлбарлах чадвартай болно гэсэн үг. Яагад вэ гэвэл Библи дэх түүх байнга давтагдж байдаг. Библиэд худаг юуг бэлэгдэж байгаа, ямар утга агуулж байгаа нь яг тэр чигээрээ дахин давтагддаг учраас. Тиймээс бүгдээрээ нэг удаа зөв ойлгочих бол олон давтагдж байгаа түүхүүдийг ойлгох боломжтой болно. За тэгвэл бүгдээрээ эхлээд худагтай холбоотой амийн ус гэж юу болохыг мэдэж авцгаая. Энэ худаг гэх газар ямар үгтэй холбогддог вэ гэвэл ам гэх үгтэй холбогддог. Эхлээд ишлүүдийг уншицгаая. Исая 12:3 Та нар авралын худгаас баяртайгаар ус татна. Дуулал 36-гийн 9. Танд амийн ундрах бий. Таны гэрэл гэгэнд л бид гэрэл гэгээг хардаг. Иохан 4:13-14. Есүс энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин миний өөх уснаас уух хинч хизээч цангахгүй. Миний өөх ус тэр хүний дотор мөнх ам өөд ориглох булгийн ус болно. За тэгэхээр худаг бол ам юм. Гэхдээ ямар амны талаар ярьж байна вэ гэвэл бидэнд байдаггүй ам. Мөнхийн ам. Худаг мөнхийн амтай холбоотой гэсэн үг. Мөнхийн амийг нэгүслэр авралаар дамжуулж авдаг. Яагаад гэвэл бид бүгдээрээ мөнхийн амтай байх боломжгүй төрсөн нүгэлтнүүд шүү дээ. Тиймээс эхлээд нүгэлтэй хүнээ тайлж бурхантай холбогдсон мөнхийн бурхан, амийн бурхан болох түүнтэй бидний сүнс ариун сүнсээр дамжин холбогдоход мөнх амийг авдаг. Мөнх ам гэдэг мөнх амьдрах биеийг авах үед бүрэн төгс болдог. Энэ бол амьлал. Амьлалаар дамжин мөнх ам бүрэн гүйцэд болно. За ямартай ч худаг гэдэг бид нүглийн уучлалыг авч түүгээр дамжин мөнх амьдрах биеийг аван бидний сүнс ариун сүнстэй холбогдож мөнх амийг авахыг хэлж байгаа юм байна. За яг үүний эсрэг ойлголт юу вэ гэвэл уусан ч дахин цангадаг ус юм. Дахин цангадаг ус гэж юу вэ гэвэл бидний уудаг энгийн ус. Бид цангаад усуулаа гэж бодъё. Тэгвэл үхтлээ дахиж ус уухгүй байж чадах уу? Боломжгүй шүү дээ. Хүн өдөрт маш их ус уудаг. Ус сайн уух нь бид сайн шүү. Бид уудаг усыг байнга уухгүй бол болохгүй. Яагаад гэвэл энэ бол бид хэрэгтэй ус, мах бодит хэрэгтэй ус, биеийн хүсдэг ус. Шууд утгаар нь ойлгол бидний уудаг энгийн усны талаар ярьж байгаа юм шиг боловч нэг шат гүнзгийрүүлвэл энэ ус нь хуулийг бэлэгддэг. Хүний хэрэгцээ, хүний хүслээр бий болсон ус.
Бидний уудаг энгийн усыг нэг удаа уугаад хандаггүй. Байнга уух хэрэгтэй байдаг шиг хуулиар аврал авахын тулд яах ёстой вэ? Амьтныг дахин алах ёстой. Яагаад? Учир нь хууль нүглийг уучилдаг боловч зөвхөн өнгөрсөн нүглийг л уучилдаг учраас. Еврейчүүдэд өгөгдсөн хуулийн дагуу амьтан алах тахилыг байнга хийх ёстой байсан шүү дээ. Тэр бол бидний хэрэгэлдэг усны бэлэгдэл юм. Иохан 4-р бүлэг дээр гарч байгаа энэ эмэгтэй өөрийгөө Тэнгэрийн хаанчлалд орох аргагүй гэж цөхөрч явсан эмэгтэй. 5 эрэгтэйгээс салаад дахиад гэрлээгүй хэрнээ 6 дахь эрэгтэйтэйгээ хамт амьдарч байсан. Тиймээс өөрийгөө яаж ч бодсон тамд орох хүн гэж бодож хуулийн дагуу амьтан алах тахилаар яаж ийж яагаад нүглийн уучлал авах гэж оролдож байсан эмэгтэй. Тэр эмэгтэйд Есүс чи цангаж байгаа үстэй. Амьтан байнга алаад хэцүү байгаа үстэй. Есүс өөрөө очиж өөрийгөө Бурхны жинхэнэ тахил гэдгээ түүнд хэлж өгсөн. Тиймээс худаг, булаг, эдгээр нь бүгд авралаар дамжин мөнх амийн боломжт нээгддэг газар юм. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Мөнх ам гэдэг үг өөрөөр хэлбэл сайн мэдээ, ариун сүнс хамтдаа ажиллаж байж хүнд мөнх амийг өгдөг. Еврейчүүдийн баярын хамгийн сүүлчийн баярыг майхан баяр гэж нэрлэдэг. Бурхны хаанчлал энэ газар дэлхий дээр биелж, Бурхан хүмүүстэй хамт амьдрахыг майхан баяр гэж нэрлэдэг. Мянган жилийн хаанчлал болон шин тэнгэр шин газрын сүүдэр дүрслэл нь майхан баяр юм. Гэхдээ энэ баярыг хуулийн дагуу хийдэг учраас жинхэнэ бодит зүйл биш шүү дээ. Би Израильд майхан баярын үеэр очиж байсан. Иерусалимын гудамж бүрт майхан дүүрэн босчихсон байсан. Иерусалимд хүмүүс идэж, ууж, баярлаж байсан ч яг юу хийгээд байгаагаа өөрсдөө ч ойлгодгүй. Бид Исав Яаковын тухай хичээл үзсэн шүү дээ. Яаков үргэлж майхан дотор байдаг жирийн хүн байсан гэж гардаг. Одоогийн майхан бол нүдэнд харагдахгүй майхан, чуулганыг хэлээд байгаа. Бидний одоо амьдарч байгаа энэ ертөнцийн майхан бол чуулган юм. Дараа нь энэ дэлхийн ертөнцид нүдэнд харагдах байдлаар майхан босох үе нь мянган жилийн хаанчлал болон шин тэнгэр, шин газар юм. Хүмүүс хуулиар дамжуулан аврал авах гэж оролддогч мэс чанар нь байнга шаналдаг. Яаж ч бодсон амьтан алж тахил өргснөөр Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэдгийг мэс чанар нь дотроос нь байнга хэлжээдэг. Би яагаад байнга цангаад байгаа юм болов? Хуулиар мөнх амийг авах гээд зүтгээд байдаг. Яагаад байнга цангаад байгаа юм болов? Өөр ус байдаггүй юм болов? Ингиж хайсан хүмүүс эцэстээ Есүстэй уулздаг. Та нар бүх баяраа сахисан биз? Тэр бүх баяр бүгд миний тухай байсан юм аа. Хуульд гарч байгаа бүх баяр Есүсийн тухай өгүүлж байдаг шүү дээ. Есүсийн сүүдэр болсон баяруудыг бүгдийг нь сахилаа. Гэсэн ч ам цангаад л байдаг. Тиймээс баярын хамгийн чухал өдөр, хамгийн сүүлчийн өдөр, еврейчүүдийн хамгийн сүүлчийн баярын хамгийн сүүлчийн өдөр Есүс хүүхдүүдээ тэгсэн ч гэсэн та нарын ам цангасан хിവэр л байгаа үстэй гэж асуусан. Цангасан хүн байна уу гэж асуух үед нь би цангаж байна гэж хэлээд л болох байсан юм уу? Бүтэн жилийн турш бүх баяраа сахисан. Одоо сүүлчийн баярын сүүлчийн өдөр. Гэхдээ огт баяр хөөр байхгүй. Зүрх сэтгэлд нь ямар ч амар тайван амгалан байдаггүй. Наашир очисон хүн нь аврал авдаг. Тэгвэл Бурхан жинхэнэ усыг өгдөг. Жинхэнэ ус. Дахиад л цангадаг ус биш. Эцэст нь ариун сүнс болон үгээр дамжуулж аврагддаг. Уншаад үзцгээе. Иохан 7:37-оос 39. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран цангасан хүн байвал над руу ирж уухтун. Бичвэрт хэлсэнчлэн надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгчдийн хүлээн авах сүнсний тухай тэр үнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулгадаагүй тул сүнс тэнд өгөгдөөгүй байлаа. Иохан 6:63.
Ам өгдөг нь сүнс бөгөөд мах бод бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үг бол сүнс ба ам билээ. Есүс бол жинхэнэ амийн усыг өөртөө агуулсан нэг юм. Яагаад гэвэл миний та нарт хэлж буй үгс гэж Есүс хэлсэн. Гэхдээ Есүс энэ үгийг дамжуулахдаа ариун сүнстэй холбогдсон байсан шүү дээ. Ариун сүнсээр дүүрэн байхдаа хэлж буй тэр үг нь амийн ус юм. Амийг өгдөг жинхэнэ ус. Мөнхийн ам өгдөг Бурхны үг гэсэн үг. Тиймээс Есүс өөрөө худагтай адил нэг юм. Жинхэнэ амийн усыг өгдөг нэгэн. Тиймээс Самари эмэгтэйд чи надаас ус гуух юм бол би чамд дахин хизээч цангахгүй усыг өгнө шүү дээ. Худаг шиг амийн усыг өөртөө агуулсан нэгэн бол Есүс юм. Харин энэ амийн ус эцэстээ хоёр зүйлээс бүрддэг. Ариун сүнс ба үг. Яагаад ариун сүнс ба үг гэсэн хоёр зүйл хэрэгтэй байдаг юм болоо? Та хэрвээ милк хичээлийг үзээгүй бол энэ бүгдийг ойлгох хэцүү шүү. Милк 2 дугаар хичээл болох сүнс, сэтгэл, биеийг үзсэн хүмүүс бол энэ слайдыг хараад шууд гэд ойлгож байгаа. Хүн бол сүнс, сэтгэл, бие гэсэн бүтцтэй. Бие нь зөвхөн хүний материаллык хэсгийг хилээ зогсохгүй, тэр материаллык хэсгээс гарч байгаа хүсэл, шунлыгч хамтд нь бие гэж нэрлэдэг. Энэ бие болон түүнд байдаг хүсэл тачаалыг хамтд нь бие гэж нэрлэнэ. Тэгвэл сүнс гэж юу вэ? Бурхан хүний дотор хийж өгсөн Бурханыг хайх хүч юм. Тиймээс бие мах бодоос гардаг хүсэл, Бурхан руу хөтэлдэг сүнс бидний далд ухамсарт нөлөөлдөг. Бие мах бодийн хүсэл бол муу руу хөтэлдэг далд ухамсарыг ажилуулдаг. Яагад гэвэл хүний бие хараагдсан. Хизээ Адам нүгэл үлдэх үед тэр нүглийн шийтгэл болгож Бурхан хүний бие мах бодийг хараасан. Бид тэр биеийг цусны удамшлаар өвлөж авсан учраас бид ч бас нүгэлтэй биетэй төрдөг. Энэ хараагдсан бие хөгшрөн, өвдөн, үхэн. За үүнээс ч аимшигтай нь биднийг амьд байх хугацаанд байнга муу хүсэл рүү эцэс төгсгөлгүй нүгэл рүү хөтөлж муу муухайг үйлдүүлдэг. Бурхан хүнийг өөрийг нь хайж олоосоо гэж далд ухамсарт нөхсөн тэр сайн дотоод хүч болох сүнс нь хүнийг Бурхан руу татахыг оролдсон ч биеийн хүсэл тачаалыг дийлдэггүй. Яагад гэвэл биеийн хүсэл хамаагүй хүчтэй учраас. За энэ хоёрын дунд сэтгэл гэж байдаг. Энэ нь бидний боддог бие юм. Тунгаан бодож сонголт хийдэг бие буюу миний ухамсар, далд ухамсар биш шүү. Сонголт хийж шийдвэр гаргадаг ухамсарыг сэтгэл гэдэг байгаа. Тиймээс бид төрөхдөө ийм байдалтай төрдгөө. Сүнс Бурхан руу татах гэж оролддогч тэр сум нь жижигхэн байгаа биз? Нөлөө нь маш бага гэсэн үг. Харин доод талын сум нь том байгааз нөлөө нь маш хүчтэй. Тиймээс эцэст нь бид энэ биеийн хүсэлд дийлдэж чирэгдээд нүгэл үлддэг. Бидний дотор орж ирдэг зүйлс нь Бурханы үг биш, харин Бурханы үгтэй төстэй боловч бага зэрэг өөр үгс. Энэ дэлхийн элдв бус яриагаар сэтгэл дүүрдэг. Бурханаас хамааралгүй зүйлсээр сэтгэл дүүрдэг гэж ойлгож болно. Мөн харанхуй гэж нэрлэгддэг Бурханы бүтээсэн Бурханы эсрэг зүг рүү татдаг хүч нь бидний биеийн хүслийг улам хүчтэй өөгшүүлж өгдөг. За ийм байдалд байгаа хүн мөнх амийг авахын тулд ийм болох ёстой. Үг сэтгэлд орж ухамсарт нөлөөлөн ариун сүнс үгээр дамжуулж далд ухамсарт нөлөөлж бидний сүнс Бурханы сүнстэй холбогдох ёстой. Дүгнээд хэлвэл ариун сүнс бидний далд ухамсарт нөлөөлөх үүрэгтэй. Үг бидний ухамсарт нөлөөлөх үүрэгтэй. Үг бидний ухамсарт тийм байж тэ гэж ойлгуулдаг. Есүс миний амьдралынхаа турш үлдэх бүх нүглийг урьдчилан харж 2000 жилийн өмнө ирээд загалмаа дээр цовдлогдсон миний оронд шийтгэл авсан юм байна гэдгийг бидний ухамсар буюу сэтгэл үгээр дамжуулж уншиж ойлгодог. Гэхдээ бид нар ухамсараараа ойлгоод энэнд шууд итгэж чадах болов? Чадахгүй. Логикийн хувьд ойлгож болно. Эхлээд мэдээж заавал логикийн хувьд ойлгох ёстой. Үгийг сонсолгүйгээр Тэнгэрийн хаанчлалд ордог хүн гэж нэгч байхгүй. Мэдээж Бурханы тусад нь хүлээн зөвшөөрдөг аврал гэж байгаа. Багадаа нас барсан өрөвдөлтөй хүүхдүүд гэх мэт семинар дээр үзсэн тийм онцгой тохиолдлуудыг эс тооцвол ерөнхийдөө үгийг сонсолгүйгээр Тэнгэрийн хаанчлал диваажинд орох боломжгүй.
Хүн үгийг сэтгэлдээ ойлгоно. Тэр үед Бурхан итгэлийн бэлгээ өгч, ариун сүнс хүний сүнстэй холбогдох үед мөнх амьтаа боллоо, аврагдлаа гэж гэрчилдэг. Мөнх амийг өгөхийн тулд ариун сүнс бидний сүнстэй, үг бидний сэтгэлдээ холбогддог юм. Тиймээс Бурхан ариун сүнс ба үгээр дамжуулж ажиллаа хийдэг гэж ойлгож болно. Бурхан бидэнд үргэлж ариун сүнс ба үг ба ариун сүнсийг хамтд нь өгдөг. За Есүс энэ дэлхийд ирэхдээ түрүүн хэлсэнчлэн өөрийн дотор тэр бүхнийг агуулж байсан. Харин Есүс дээш өргөгдөхдөө бидэнд даатгаж өгсөн. Хаан даатгсан билээ? Чуулганд. Чуулганд үгийг ч өгсөн, ариун сүнсийг ч өгсөн. Есүс өөрт нь байсан үг ба ариун сүнсийг чуулганы итгэгчдэд үлдээгээд явсан. За одоо та нар сайн мэдээ үгийг дамжуулаарай гэж. За тэгвэл одоо юу худаг болж байгаа юм болоо? Чуулган худаг болж байгаа юм. Уншаад үздэхэй. 2 дугаар Коринт 5-ын 18-19. Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөөгөө эвлэрүүлсэн. Ийхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж тэдний гин бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. Үйлс 2-ын 32-33. Есүсийг Бурхан амьлуулсан. Бид бүгд үүний гэрчнэр мөн. Тиймээс тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж эцгээс амлсан ариун сүнсийг аваад та нарын үзэж сонсож байгаа ариун сүнсийг цутгасан юм. Сургаалт үгс 10-ын 11. Зөвхтийн ам амийн ундраг. За бидний ам амийн ундраг болдог гэж бичсэн байна. Хэрвээ бид ариун сүнсээр дүүрэн байж сайн мэдээг зөв дамжуулж чадвал бидний ам амийн ундраг болно. Мөн бидний энэ цуглаан дэлхийд даяар ховорхон байдаг жинхэнэ чуулгануудын нэг болно. Жинхэнэ худаг болно гэсэн үг. Тиймээс ус ба сүнсээр хүмүүсийг дахин төрүүлдэг гэж хэлсэн. Энд ус гэдэг нь Бурханы үгийг бэлэгдэж байгаа шүү. Амос 8 дугаар бүлэгт өсөглөн болно. Гэхдээ Бурханы үг байхгүй өсөглөн болно гэж гардаг. Эфес 5 дугаар бүлэгт ч ялгаагүй үгийн ус гэж гардаг. Тиймээс Библиэд ус үгийг илэрхийлж хэрэглэгдэх тохиолдол олон байдаг. Энд ч мөн адил Бурханы үг, ариун сүнс мөн үг ба ариун сүнс. Яагаад? Үг бол сэтгэлд, ариун сүнс бол сүнсэнд зориулагдсан. Уншаад үзцгээе. Иохан 3:5. Есүс үннээр би танд хэлье. Хэн ус болон сүнсээр эс төрн тэр нь Бурханы хаанчлалд орж үлж чадна. Соломоны дуу номд энэ цаг үеийн чуулганыг бэлэгддэг Шуламын эмэгтэй гардаг. Соломон бол бууж ирэх Есүсийн дүрслэл. Өөрийн эхнэр болох бидэнд чуулган тандан шууд худаг гэж дуудсан байдаг. Худаг минь, ундраг минь. Яагаад? Учир нь бид худаг учраас, бид ундраг учраас, бидний амнаас амийн ус гардаг учраас. Гэхдээ битүүмжлэгдсэн ундраг гэж байна. Хэн дуртай нь ирээд ууж чаддгүй. Нээж өгч байж л ууж чадна. Энэ нь юу гэсэн үг юм болоо? Амийг өгдөг амийн устаа ундраг худаг байдлаа яагаад битүүмжлэгдсэн гэж бичсэн юм болоо? Битүүмжлэгдсэн гэх үгийг би өөр өнгөөр бичсэн байгаа. Яагаад битүүмжлэгдсэн ундраг гэж хэлж байгааг Есүсийн өөрийнх нь хэлсэн үгээр шууд сонсъё. Соломоны дуу 4-ийн 12-15. Хаалттай цэцэрлэг мэт сүйт бүсгүй. Дүүдээ минь чи хаалттай булаг. Лацдсан худаг мэт цэцэрлэгийн булаг. Цэвэр усны худаг Ливанаас ундрах горих мэт билээ. Марк 4-ийн 11-12. Бурхны хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгстад бүх юм сургаалт зүйрлэлээр ирдэг. Тийм болохоор тэд харан харавч, ис ухаарч, сонсон сонсовч үл ойлгоно. Ингэснээр тэд ис сэргэж үл уучлагдана. За бид нар хааны газар очиод Wi-Fi хэрэгтэй бол хайдаг шүү дээ. Гэхдээ зарим Wi-Fi цоочтой нууц үгтэй байдаг үстэй. Тэгвэл хэн нэгэн бидэнд тэр нууц үгийг
хилж өгч байж бид нар Wi-Fi руу нэвтрэх боломжтой. Амийн усыг өгдөг энэ худаг, энэ ундраг, энэ чуулганд нууц үг байдаг гэж байна. Есүс Библиэд байгаа энэ олон үг ишлэлүүдийг хэлэхдээ нууц үгээр тайлахгүй бол ойлгож чадхааргүйгээр зориуд нууцлсан гэж байна. Гэхдээ хүн төрлөختний 42% нь Библи гэх номд бидэнтэй адил итгэдэг. Гэхдээ хүн төрлөختний 42% нь бүгд аврагдаад Тэнгэрийн хаанчлалд орох юм уу? Үгүй дээ, үгүй. Яагаад гэвэл энэ бол битүүмжлэгдсэн ундраг, хаалттай ундраг юм. Нууц учраас тэр. Энэ Бурхны хаанчлалын нууцыг King James Библиэд mystery гэж орчуулсан байдаг. Англи Библиэд mystery буюу нууц гэж гардаг. Хэн нэгэн нууц үгийг нь тайлж өгөхгүй л бол хүн аврагдаж чадахгүй. Хичнээн уншсан ч ойлгохгүй. Библиэд дүү охин Атлаа эхнэр гэж гарвал шууд л чуулганыг ярьж байгаа шүү. Ливанаас урсаж гардаг горих гэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ цаг үеийн чуулган бүхэлдээ харь үндэстнүүдээр дүүрхийг бэлэгдэж байгаа юм. Мөн бидэнд бас ингэж хэлж байна. Энэ нууцыг сайн битүүмжил. Хин дуртай нь ирээд идээд, хин дуртай нь уугаад, хин дуртай нь аврагддаг зүйл биш шүү. Уншаад үзцгээе. Сургаалт үгс 5-ын 15-аас 17. Өөрийнхөө нөөцлүүрээ суу. Өөрийнхөө худгаас ундрах усыг уу. Ундрагч нь гадагшаа асгарч, урсгалч нь олны хөлөөр халих ёстой гэж үү? Эд чинь ганцхан чинийх л байг. Илдв гадныхан бүү хуваалцаг. Нууц үгтэй гэдгийг дахин хэлж өгч байна. Гэхдээ бид Бурхны хүслийн дагуу тайлж, дамжуулж байвал их дамжуулах тусмаа сайн мэдээг уйггүй дамжуул. Та нар дамжуулахгүй бол энэ амийн усыг хэн нэгэн өөрөө дураараа ирээд ууж чадахгүй. Учир нь энэ бол битүүмжлэгдсэн, хаалттай удаг, хаалттай ундраг юм. За амийн ус гэхээр та нарын толгойд тунгалаг ус бодогдож байгаа үстэй. Цэвэр, тунгалаг, дээрэс нь гэрэл гялалцдаг ус төсөөлөгдөж байгаа ах. Амийн ус гэдэг үгийг сонсохоор тийм дүр зураг шууд толгойд буудаг. Гэхдээ энэ бол цус юм. Амийн ус бол Есүсийн цус юм. Есүсийн цус гэвэл Библиэд цус ямар утгатай вэ гэдгийг бид яг таг бодож үзэх хэрэгтэй. Библиэд цус гэвэл хоёр утгын аль нэгийг нь хэлж байдаг. Нэгт цус гэдэг нь бие дотор уурсдаг улаан шингэн зүйлийг цус гэж хэлдэг. Судсааргүйдэг шингэнийг цус гэж нэрлэдэг. Нөгөөхөөр үхлийгч бас цус гэж хэлдэг. Үхэл. Гэхдээ ямар үхэл вэ гэвэл Библиэд хоёр төрлийн үхэл байдаг шүү дээ. Сэтгэлийн үхэл ба бие махбодын үхэл. Биеийн үхлийгч бас цус урссан гэж бичсэн байдаг. Үүнийг бид Есүсийн үнэт цус гэх хичээлээр ялгаж салгаж сурцгаасан. Амийн ус гэж хэлж байгаа Есүсийн цус нь бие доторх улаан шингэнийг хэлж байгаа юм биш, харин Есүсийн үхэлтэй холбоотой үнэн мэдээллийг хэлж байгаа юм. Есүсийн загалмай бидний төлөөх золилтыг цус гэж хэлдэг. Есүсийн үхлийн тухай тайлбар бол цус юм. Тэр цусыг хэлж байгаа. Есүсийн бие махбодын цусыг амийн ус гэвэл маш том асуудал үүснэ шүү. Тэгвэл бид тэр цусыг хаа нэг газраас олж уух хэрэгтэй болно. Буугын цус уудаг шиг Есүсийн цусыг хаана гэд цусыг нь хайж уух хэрэгтэй болно. Хэрвээ биеийн цусаар бидэнд мөнх ам өгөх байсан бол Есүс заавал загалмайд цовдогдож өөхөх шаардлагагүй байсан. Зүгээр л цусаа хандвилж байгаа хүн шиг жаахан цус үлдээчихийгээд цусаа урсгаад энэ байна. Энэ цусаар Тэнгэрийн хаанчлалд ороорой, Диваачнд очоорой гэж хэлээд яваад өгөх байсан. Тиймээс Библиэд Есүсийн цус гэсэн үг гарч ирвэл биеийн цусыг хэлж байна уу эсвэл үхлийн талаар ярьж байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Бид өнөөдөр үхлийн талаар ярьж байгаа шүү. Бид зориуд ингэж бичиж тавьсан. Энэ бол биеийн үхэл юм. Махбодын улаан цус биш шүү. Тэгвэл бид юуг дамжуулдаг хүмүүс вэ? Бид Есүсийн цусыг дамжуулдаг хүмүүс. Амийн усыг хүмүүст өгөх гэж байгаа. Энэ амийн ус нь юу вэ гэвэл Есүсийн үхэл тантай ямар холбоотой юм бэ гэдгийг дамжуулах юм. Бид Есүсийн цусыг дамжуулдаг юм аа. Цус бол амийн ус учраас. Есүсийн үхэл тэр үхлийн тухай мэдээлэл нь хүнд ам өгдөг учраас тэр мэдээлэл амийн ус болдог.
Одоо та нарын төсөөлж байсан амийн ус чинь цусны өнгөтэй болж хуурж байгааз. За тэгвэл энэ амийн усыг уувал мөнх амийг авнаа. Амийн усыг уувал мөнх амийг авна. Есүсийн цусыг уувал мөнх амийг авна гэсэн үг. Харин Есүсийн цусыг ууна гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Ууг нь уухад л болчих гээд байдаг. Энэ нь цус урсахтай холбоотой. Есүс загалмаа дээр цусаа урсгасан. Есүс загалмайд цовдлогдоод амьсгал хураасны дараа хажуунаас нь цус гарсан уу? Амьсгал хураахаас нь өмнө цус гарсан уу? Хажууг нь жадалснаас болоод амьсгал хураасан уу? Эсвэл амьсгал хураасныхан дараа хажууг нь жадалсан уу? Амьсгал хураасныхан дараа жадалсан шүү дээ. Хуучин гэрээнд гардаг бүх цусд тахилууд нь үхсний дараа үхлийн нотлохоо болж хэрэглэгддэг. Үхэхээс өмнөх цус ямар ч хэрэггүй. Тэгвэл тэр чинь цус хандивлагтай адилхан болчихно. Есүсийн үхэл тэр урссан цус нь бидний бүх гим нүглийг уучлалдгийн. Бие махбодын амь нь цуснд байдаг учраас цус урсна гэдэг нь бие махбод үхнэ гэсэн үг. Есүс үхвэл бид бүгд үхсэнд тооцогдно гэж Бурхан хэлсэн. Бидэнд амласан шүү дээ. За Есүс загалмаа дээр цусаа урсган үхсэн. Тэгвэл Бурханы нүдэнд бид нар үхсэн үү, үхээгүй юу? Үхсэн. Цус урссан гэсэн үг. Цус урсахгүйгээр уучлал байхгүй. Харин цус урссан бол уучлал байгаа гэсэн үг. За тэгвэл энийг уух гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Уучлсан гэдгийг бид ойлголоо тийм үү? Есүс загалмаа дээр биеийн үхэл буюу тарчилж үхэх зовлон, үхлийн дараа 3 өдөр 3 шөнө үхсдийн оронд амссан зовлон, энэ бүх зовлон Есүс бүрэн амссан. Үүнийг бүхэлд нь биеийн үхэл гэж хэлээд байгаа юм. Есүс энэ бүхнийг гүйцэлдүүлсэн шүү дээ. Харин Бурхан үүнийг хараад та нар бүгд үүнийг амссан гэж үздэг. Бурхан тэгж амласан. За тэгвэл энэ цус урссан учраас уучлал байсан гэж байна. Бид энэ мэдээллийг сонссон. За тэгвэл энэ мэдээллийг сонсох эсвэл уух хоёр адилхан уу? Та нар бодоод үзтээ. Яг үннийг хэлэхэд үнэхээр хачин гаж буруу урсгал биш л бол ихэнх сүм цуглаан чуулган Есүс загалмаа дээр бидний нүглийн төлөөсийг төлсөн гэж заадаг. Бүгд сонсдог. Гэхдээ уух ёстой. Сонсох, уух хоёр өөр үү? Үгүй юу? Зүгээр тархиараа ойлгох уух хоёр өөр үү? Юугаараа өөр юм болоо? Тэгвэл одоо уух гэх үгийн Библийн утгыг яг таг тайлбарлаж өгье. Есүс өөрийн цусыг, үхлийг ярьж байгаа шүү. Биеийн улаан цус биш. Өөрийн үхлийг юутаа зүрлсэн бilé? Сүүлчийн зоог барихдаа эзний зоог гэж ярьдаг. Есүс баривчлагдахаасаа өмнө шавнартайгаа зоог барьсан. Искариот Юдаас уруухаар гарч явсны дараа үлдсэн 11 шавтайгаа гэрээ байгуулсан шүү дээ. Тэр үед Есүс өөрийн цусыг юутай зүрлсэн бilé? Усан үзмийн дарстай зүрлсэн. Зарим пастор, зарим Христэд итгэгчдэд эвгүй санагддаг. Есүсийн цусыг архитай зүрлэн гэж юу байсан юм? Эн чинь дарс биш. Усан үзмийн шүүс байсан гэдэг. Стандарт орчуулгад ч энэ тал дээр жаахан харамсалтай хэсэг бий. Гэхдээ энэ жинхэнэ дарс байсан гэдгийн нотлохоо хаана гардаг вүлээ? Хэрвээ хэн нэгэн дарс биш усан үзмийн шүүс байсан гэд гүрийгээд байвал тэр нь дарс байсан гэдгийн нотлохоо Библиэд хаана байдаг вүлээ? Яг нэг газар гардаг да. Маш тодорхой ойлгомжтой бичсэн байдаг. 1-р Коринт захианда Паул чуулганд болдог эзний зоогийн тухай бичсэн байдаг. Тэнд чуулганы зарим хүмүүс нь их дарс ууснасаа болоод согтсон байсан шүү дээ. Тэгэхээр эзний зоогийн үед жинхэнэ дарс хэрэгэлсэн үү үгүй юу? Хэрэгэлсэн. Бас Есүс өөрийг Иохантай харьцуулж ярьдаг шүү дээ. Иохан дарс уухгүй болохоор та нар түүнийг хачин гэдэг. Харин би дарс уухаар бас намайг хачин гэлээгээд. Энэ бүгдээс харахад Есүс өөрийн цусыг үнэхээр дарстай зүүрлсэн гэсэн үг. Яагаад? Дарс уун гэдэг нь ямар утгатай вэ гэвэл би одоо яах вэ? Хэрвээ би үхвэл Тэнгэрийн хаанчлал диваачнд орж чадахгүй там руу явах юм шиг байна. Яах вэ? Үхэхээс маш их айж байна. Би яах вэ гэж байсан хүн яг зөв дарсыг уувал би там руу явахгүй юм байна штэ. Би явахгүй юм байна. Баярлаа.
Баярлалаа Есүсээ. Би үнэхээр явахгүй юм байна. Энд би явахгүй гэд бичсэн байж тээ. Надад энэ амлалт байна. Бурхан надад амласан юм биш үү? Би явахгүй юм байна. Энийг уусан гэж хэлээд байгаа. Чин сэтгэлийн гүнээс ийм зүйл болсон бол дарсыг уусан гэсэн үг. Харин энэ явдал болоогүй бол зөвхөн сонссон л гэсэн үг. Одоохондоо уугаагүй байгаа шүү. Уншаад үзцгээе. Матай 26-гийн 27-28. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийг уучлахын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Сургаалт төгс 31-ийн 6-аас 8. Сүнж буй хүмүүст сархтыг барь. Сэтгэлдээ гашуудсан хүмүүст дарсыг барь. Ядуу зүдүүгээ мартан ууг. Зовлон зүдүүрээ дахиж бүү санаг. Үгээ хэлж чадахгүй хүмүүсийн төлөө, үгээгүй зүдэрсэн бүхний төлөө амаа нэ. Есүсийн цус гэж байгаа нь мах бодийн улаан цус уу, үхэл үү? Миний цус гэж хэлж байгаа нь биеийн улаан цус уу, үхэл үү? Үхлийнхээ талаар ярьж байгаамаа. Есүсийн үхлийн тухай мэдээллийг сонслоо. Сонсоод үнэхээр энэ бүх зүйл үний юм байна гэж ямар ч эргэлзээгүй чин сэтгэлээсээ итгэхийг уусан гэж ярьдаг. Тэгвэл дараа нь хөөх би там руу явах хувь тавилантай хүн байсан чинь одоо явахгүй юм биш үү? Харал та. Архиух тухай ярьж байхад яагаад амаа нэ гэж хэлсэн болоо? Энэ ядуу өөхөх гэж байгаа хүмүүст дарс өгөхдөө амаа нэ гэж бичсэн байгаас тээ. Энэ дарс бол сайн мэдээ юм аа. Амийн ус бол Есүсийн цус юм. Өөрөөр хэлбэл Есүсийн үхлийн тухай мэдээлэл юм. Есүс загалмай цовдлогдсон цусаа урсгахад чиний цус урссан юм. Бурхан тэгж харж байгаа. Үнэхээр тийм үү? Тэгвэл би одоо бүх нүглээ уучлуулсан юм байна тийм үү? Тийм ээ. Хөөх би өрөвдөлтөө хувь тавилантай хүн биш юм байна. Би Тэнгэрийн хаанчлал диваачнд орох юм байна. Энийг чин сэтгэлээсээ хүлээн авч чадвал уусан гэсэн үг. Тиймээс хэн дуртай нь ууж чаддгүй юм. Яагаад? Та нар бодоод үзтээ. Энэ үнэхээр хөөх би там руу явахгүй юм байна гэж хүлээж авахын тулд Есүс загалмаа дээр өгөхөд би хамт үхсэн юм байна гэдгийг Бурхан биднийг Есүсийн золилтоор аварсан гэдэгт өчүүхэн ч эргэлзээгүй бүх зүрхээрээ итгэх ёстой. Бас бүрэн дүүрэн итгэх ёстой гэсэн байна. Баттайгаар ямар ч эргэлзээгүй итгэж байж л өөх би үхээд Тэнгэрийн хаанчлал диваачнд орох юм байна гэсэн чин сэтгэлийн тайвширлыг олдгийн. Есүсийн цусыг өөрөөр хэлбэл амийн усыг ууна гэдэг нь ямар ч эргэлзээгүй бүрэн итгэнэ гэсэн үг. Бүрэн итгэхгүй бол сонссон л болохоос уугаагүй шүү. Бүрэн итгэгдэж байж л үхлээс айхаа болно үстэй. Үүнийг бид аврагдсан, дахин төрсөн гэж хэлдэг шүү дээ. Бид нэр аврагдаж байж дахин төрж байж л уусан гэсэн үг. Библиэд ийм төгс сэтгэлийн тухай эцэс төгсгөлгүй давтаж бичсэн байдаг. Энэ төгс сэтгэлийг нэг өдөр Бурханаас бэлэг болгон өгдөг. Дахин төрсөн хүмүүс аврагдсан бүх хүмүүсийн хувьд нийтлэг нэг зүйл бий. Тэдэнд нэг итгэл дамжуулагдан өгөгдсөн байдаг. Англи Библиэд King James Библиэд нэг удаа ариун хүмүүст дамжуулан өгөгдсөн итгэл гэж гардаг. Гадна байсан ямар нэг зүйл бидэнд хүргэгдэн ирдэг гэж тайлбарсан байдаг. За энд бас итгэлийн чинь үр дүн, өөрийн итгэлийн үр дүнг хүлээн аавна гэж байна. Англи Библийг харвал итгэлийнхээ үр дүнг хүлээн аавна гэж маш тодорхой гардаг. Аврал авах биш итгэлийнхээ үр дүнг хүлээн авч сэтгэл нь аврагддаг гэсэн үг. Ингэж бүрэн итгэхийн тулд амийн усыг уухын тулд нэг өдөр өөр төрлийн итгэлийг бэлэг болгон авах ёстой гэсэн үг. Бидний өөрсдийн итгэл хүний итгэл биш. Тиймээс итгэлийн эхлэл гэдэг нь тийм байна. Энэ зөв юм шиг байна. Тийм байна. Энэ яг зөв хариулт юм шиг байна гэд бид итгэлийн замаар явдаг. Гэхдээ үнэхээр итгэл маань бүрэн төгс болохын тулд Бурханы бэлгийг хүлээн авах ёстой. Уншаад үзцгээе. Юда 1:3. Хайртуудаа, та нарт бидний хуваалцдаг нийтлэг авралын тухай бичгээр хичээн зүтгэж байхдаа ариун хүмүүст хүргэгдэн ирсэн итгэлийн төлөө тэмцэхийг та нарт ятхан бичих шаардлагатай хэмээн би бодлоо. 1-р Петр 1:8-9.
Та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Идүүгээ та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авч байна. Хүлээн авсан итгэл дамжуулан өгөгдсөн итгэлээр аврал авдаг. Энэ итгэлийг Библиэд Есүс Христийн итгэл гэж нэрлэдэг. Яагаад энэ итгэлийг бий болгож бүрэн гүйцэд болгосон нэгэн бол Есүс учраас энэ итгэл Есүсийнх юм. Хүнд өөрт нь байдаггүй маа. Тиймээс бэлэг болгон авах ёстой. За гэхдээ бид нар аль хэдийн итгэхээр шийдэж итгэх сонголтыг хийсэн үед итгэгчдэд Есүс Христийн итгэлийг өгдөг гэж байна. Энэ Есүс Христийн итгэл бол Есүс өөрөө өөрийнхөө цуснд өөрөөр хэлбэл өөрийн үхлийн хүчинд итгэсэн итгэл юм. Есүс энэ дэлхийд амьдарсан 33 жилийн турш бидэнтэй адил хараагдсан биеийн хүсэл түүнийг байнга уруу татаж нүгэл үйлдүүлэхээр сорьсон шүү дээ. Тэр бүхнийг ялж байж эвлэрлийн тахил болох боломжтой байсан. Эвлэрүүллийн тахил болно гэдэг нь бусдын нүглийн төлөөсийг оронд нь төлнө гэсэн үг. Харин өөрөө нүгэлтэй бол бусдын нүглийн төлөөсийг төлж чадахгүй. Эвлэрүүллийн тахил болсон гэдэг нь нүгэл үйлдэггүй гэдэгтэй адилхан утгатай. Тэгвэл Есүс яаж нүгэл үйлдэггүй вэ гэвэл Есүс өөрийнхөө цуснд итгэсэн гэж байна. Бурхан Есүсийг илгээхдээ чи доош очоод эцсээ хүртэл нүгэл үйлдэлгүй загалмаа дээр тэр бүх аимшигт зовлонг бүрэн амсвал би чамд итгэх хүмүүст бүгдд нь мөнх ам өгнө гэж эцэг бурхан амласан. Эцгийн өгсөн тэр амлалтыг биелүүлэх үүрэгтэй байсан учраас Есүс итгэл гэх зүйлийг бий болгож итгэсэн юм. Тэр үед Есүс Христийн итгэл бий болсон бөгөөд энэ итгэлийг гимшсэн хүмүүст, итгэхийг хүсэж байгаа хүмүүст өгдөг гэж байна. Уншаад үзцгээе. Еврей 12:2 Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөөд харцгаая. Ром 3:25 Түүний цуснд итгэх итгэлээр дамжуулан Бурхан түүнийг эвлэрүүлэл болгож нийтэд харуулсан. Галаат 3:22 Амлалт нь Есүс Христийн итгэлээр дамжин итгэгчдэд өгөгдөх юм. Хүний итгэл болон нэг өдөр бэлэг болгон хүлээн авдаг Есүс Христийн итгэлийг ялгаж салгаж ээж л уух боломжтой болно. Энэ агуулгыг тайлбарладаг чуулган үнэхээр дэндүү ховор. 100 гаруй чуулган байвал 1-2 нь л ингэж тайлбарлах байх. Түүхийн туршид ч ийм байсан. Тиймээс энэ бол хаалттай ундраг, битүүмжлэгдсэн ундраг юм. Бүгд ирээд л Есүсийн цусыг ууж байна гэж боддог. Гэхдээ уусан бишээ. Тэр бол зүгээр л сонссон төдий. Тэр итгэлээр хөөх би там руу явахгүй юм байна. Би Диваачнд очих юм байна гэж бодож чадахгүй. Үхэл өмнө нь ирэхэд л үргэлжийн төгшөөртэй байна. Би чуулганд сайн явсан болохоор Диваачнд очиж чадах байлгүй дээ. Орж чадах байлгүй дээ. Бурхан минь, би орно үсттэй. Ийм хүн яаж сүнж байгаагаа мартаж гашуудлаа дахин дуурсахгүй байх юм бэ? Битүүмжлэгдсэн ундраг, жинхэнэ чуулган, жинхэнэ амийн усыг өгдөг чуулган бол маш цөөхөн. Есүс юу гэж хэлсэн бэлээ? Нарийн хаалгаар ор гэж хэлсэн. Нарийн хаалгаар ор. Түүгээр ордог хүн олон биш. Хэр олон хүн аврагдах вэ? Лук 13 дугаар бүлэгт гардаг. Нарийн хаалга, битүүмжлэгдсэн ундраг юм. Уух боломжийг өгдөг чуулган тиймч олон биш. Хүмүүс өөрсдийгөө уусан гэж боддог. Гэхдээ уугаагүй. Уусан бол ийм байдалтай болох ёстой. Энийг худаг гэдэг байгаа. За тэгвэл жинхэнэ худгийг олохын тулд яах ёстой вэ? Хүн өөрийгөө үргэлж цангаж байгаагаа мэдэх ёстой. Түрүүний Иохан 4-р бүлэгт гардаг Самарын эмэгтэйн тухай бид дараагийн хичээлээрээ судалнаа. Тэр эмэгтэй хичнээн амьтан алсан ч цангасаар л байсан. Тиймээс Есүс тэр эмэгтэй рүү өөрөө очсон шүү дээ. Тэр эмэгтэй байгаа газар руу Самарын эмэгтэй энд ирнэ гэдгийг мэдээд яг тэнд хүлээгээд сууж байсан. Яагаад гэвэл тэр эмэгтэй цангаж байсан учраас. Үхмэл чуулганд уйггүй сайн явж байгаа хүмүүс та нар хичнээн сайн мэдээ дамжуулах гэж оролцсон ч
сонсохгүй байгаа зү. Жинхэнэ чуулган биш ч сайн чуулган байж болно. Гэхдээ та нар мэдэх хэрэгтэй. Сайн чуулгануудын дунд, гайхалтай чуулгануудын дунд хуурамч чуулган маш олон байдаг. Гайхалтай пасторуудын дунд хуурамч иш үзүүлэгч олон байдаг. Үнэхээр гайхалтай сайн хүмүүс байж болно. Библийн мэдлэг ихтэй, сайхан сэтгэлтэй, өргөл мөнгөнд гар хүрдэггүй, үнэхээр сайн хүмүүс байж болно. Гэхдээ тийм хүмүүсийн дунд ч сайн мэдээг буруу дамжуулдаг пасторууд олон байдаг. Тийм газарт байнга яваад өөрийгөө цангаж байгааг ойлгох юм бол Бурхан түүнийг жинхэнэ амийн усыг уулгадаг чуулган руу удирдна. Уншаад үзцгээе. Илчлэл 7:17. Сэнтийн голд байгаа хураг тэднийг хариулах бөгөөд амийн усны булгуудөөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс нь урсах нулимс бүрийг арчих болно гэлээ. Иохан 6:37, 39, 44. Эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ. Надад түүний өгсөн бүгдээс би нэгийг нь ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амьлуулах нь намайг илгээгчийн хүсэл мөн. Намайг илгээсэн эцэг хэн нэгнийг татахгүй бол хинч над руу ирж чадахгүй. Та бүхэн манай чуулганд эсвэл дэлхийд даяар олон биш ч гэсэн цөөхөн байдаг тэр жинхэнэ чуулган цуглаан руу яаж очсон бэ гэвэл Бурхан та бүхэнд туссан юм аа. Бурхан уулзуулсан. Яагаад? Маш их цангасан учраас. Цангаж байсан учраас тэр байнга дахин уух ёстой тэр усыг уугаад чуулган цуглаанд очоод өдөр болгон уйлна. Бурхан минь уучлаарай гэд өдөр бүр асгартлаа уйлна. Тэгээд цуглаанаасаа гарч яваад хэд хоног амьдарч ягаад дахиад сэтгэл нь тавгүй болно. Тэгээд дахиад л очоод уйлна. Бурхан минь ээ би үнэхээр буруу зүйл хийлээ гэд уйлна. Энэ ус таны амны цангааг тайлахгүй. Жаахан итгэл сулраад буруу үйлдэл хийчихвэл би там руу явна яана гэд дахиад түгшээд эхэлдэг. Дахиад чуулган цуглаан дээр очоод уйлна. Эн чинь байнга уух ёстой ус болохоос амийн ус биш шүү дээ. Энэ ус амны цангааг тайлахгүй. Хуурамч ус маш их байгаа. Уншаад үзцгээе. Иремья 2:13. Миний хүмүүс 2 мууг үйлдсэн блэ. Амийн усны ундраг намайг умартаад ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг өөрсдөө хийх гээд чулуу ухсан. 2 дугаар Петр 2:15-17. Тэд шулуун замыг орхин зүй бусын хөлсийг хайрлагч Бёрийн хүү Балаамын замыг даган төөрөлдөжээ. Тэд бол усгүй булаг. Маш тодорхой бичсэн байгаа үстэй. Усгүй худаг булаг гэж байна. Хаанаас нь ч харсан худаг л байна да уг нь. Ус л байна да. Гэхдээ жинхэнэ ус биш шүү. Жинхэнэ усыг хичнээн уншиж хичнээн судалсан ч уусан гэсэн үг биш. Яагаад? Уусан бол үхлээс айхгүй, шүүлтээс айхгүй. Энэ хуурамч худгуудыг яавал дээр вэ? Тэд өөрсдөө цөөрөн мухаж, өөрсдөө тэндээ ус хийсэн. Бурханаас ирсэн ус бишээ. Майхан баярын бодит биелэл болох 1000 жилийн хаанчлал болон шин тэнгэр шин газарт жинхэнэ ус бодитоор байх болно. Одоо бидний амьдарч байгаа цаг үед Есүсийн цусны тухай мэдээлэл өөрөөр хэлбэл сайн мэдээ нь амийн ус юм. Харин Бурхны хаанчлал энэ дэлхий дээр бодитоор биелэх үед жинхэнэ амийн ус байх болно. Уншаад үзцгээе. Дээд талын ишлэл нь 1000 жилийн хаанчлалын тухай, доод талын ишлэл нь шин тэнгэр шин газрын тухай шүү. Захария 14:8-9. Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч хагас нь дорны тэнгис рүү, нөгөө хагас нь өрний тэнгис рүү чиглэнэ. Энэ нь өвөл зөнгүй урсах болно. Эзэн бүх дэлхийн хаан болж тэр өдөр эзэн зөвхөн түүний нэр ганцаараа байх болно. Илчлэл 21:6, 22:1-2. Тэр надад боллоо. Альфа ба омега, эхлэл ба төгсгөл нь би байгаа юм. Цангасан нэгэнд би амийн усны булгаас үнгүй өгнө. Тэр надад Бурхны болон хурганы сэнтигээс гарах болор мэт гялалтсан амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. 1000 жилийн хаанчлал шин тэнгэр шин газарт энэ амийн ус бүх зүйлийг мөнхийн болгоно. Моддийгч, амьтдийгч мөнхийн болгоно. Харин одоо бол байхгүй. Одоо бол сатааны хаанчлал учраас. Тиймээс бид энэ худаг дээр очих ёстой.
Энэ худагт нууц үг байгаа. Та бүхэн бүгд нууц үгийг мэдээд энд ирсэн шүү дээ. Тиймээс та бүхэн сайн уугаад аваарай. Есүсийн цусны тухай мэдээллийг бид та нарт байнга өгч байгаа шүү дээ. Есүс ийм биетэй ирсэн, Есүс ингэж ирсэн, Есүсийн тэр нь ийм байсан, ийм учиртай, ийм шалтгаантай, тийм үхэл, ийм утгатай гэдэл байнга та бүхнийг ундаалж байгаа. Тиймээс зүгээр тасралтгүй уугаарай. Хүсснээрээ уугаарай. Харин холдох юм бол дороо буцаад цангаж эхлэн шүү. Маш хурдан хатаж хуурайшна. Тэгээд нууц үгээс мартаж эхлэн шүү. Библиэд хэлж буй худагны бодит мөн чанар бол энэ юм. Энэ бол чуулган юм. Жинхэнэ чуулган. Харин амийн ус бол Есүсийн цус. Өөрөөр хэлбэл түүний загалмаад ирэх үхлийн тухай үнэн зөв мэдээлэл юм. Тайлагдж өгдгүү тэр цангалт байсан учраас аз болоход та бүхэн цангаж байсан учраас Бурхан та нарыг жинхэнэ худаг, жинхэнэ чуулган руу дуудаж авчирсан шүү дээ. Тэр цангалтыг чинь эцэст нь бүрэн тайлж өгсөн шүү дээ. Харин одоо хариуцлага биднийх. Чиглэг, норсон байдалтай амьдрах уу эсвэл дахиад цангасан байдал руугаа буцах уу гэдэг нь бидний хариуцлага, сонголт. Нөхөрлөл, мөрөглөө битгий таслаарай. Лавг нэм гаргийн мөргөлдөө заавал ирээрээ. Мөргөлийн дараа байдаг жижиг бүлгийн уулзалт тэр бол жинхэнэ нөхөрлөл шүү. Нөхөрлөлөө хизээш битгий алхасаарай. Тэгжээж л чиглэг амьд байдалтай амьдрч чадна шүү. За өнөөдөр энэ хүрээ дуусгая. Харин энэ бүхнийг бодит амьдрал дээр үнэхээр туулж мэдэрсэн бүр үнс угсаа хилэн хүртэл өөр нэг хүн ирж амийн усыг уусан. Бүгдээрээ нэм сүрэнгийн гэрчлэлийг хамтдаа сонсцгоё. 간증 오늘 좀 부탁드리겠습니다. 안녕하세요. 저는 이신희입니다. 저는 몽골 사람이고요. 오늘 간증 몽골말로 하겠습니다. сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ бэлгийн нэм цэцэг гэдэг. Би 1984 оны 10 сарын 21-нд Улаанбаатар хотод айлын 2 дахь охин болж мэндэлсэн. Дээрээ нэг ахтай, доороо 4 дүүтэй, ам бол 8 булаа амьдардаг байлаа. Аав маань караны жолооч мэрэгчлээ, ээж маань оюуталчин хийдэг. Бага насны дурсамжаа бодохоор манайх гэдэг айл юугаач дутагдахгүй хангалуун амьдардаг байсан. Намайг 7 настай байхад аав маань ажиллаа хийж байгаад каранаасаа унаж хүнд бэртэл авсан. Нэг жилийн турш аав маань эмнэлэг твтэж дундах эрэгтэй дүү маань төрөө дуудаагүй байсан учраас ээж маань ажил хийх боломжгүй байлаа. Гэр бүлээ тэжээдэг байсан аав маань хүнд гэмтэл авч ажиллах боломжгүй болоод манай гэр бүл хүнд нөхцөл байдалд орсон. Эцэст нь 1-р хороолт байсан 3 өрөө байраа зараад яармгийн зүг гэр орол руу нүүсэн. 6 хүүхдэд тэжээхийн тулд ээж маань зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг давдаг байлаа. Аав жилийн дараа эмнэлгээс гарч шууд ажилд орох боломжгүй байсан учраас хашаандаа ногоо тарьж эхэлсэн. Өнгөрсөн цаг хугацаагаа эргээд бодоход тэр үе миний хамгийн аз жаргалтай байсан цаг мөч. Бүгдөө хамт ажиллаж, хөдөлмөрлөж, инээлдэж хөхрөлдөж, ногоогоо сайн тарьж, ажиллаа сайн хийвэл аав маань их урамшуулж магтдаг байсан дурсамж одоо хүртэл толгооноос минь гардаггүй. Ногоо тариад зөвхөн өөрсдийнхөө хоолыг л идэх боломжтой байсан учраас ээж аав хоёр маань ажилд орох шийдвэр гаргаж Монголын говь гэх компани ажилтнаар орсон. Ээж аав хоёр маань ажилд орсон учраас ах бит хоёрт гэрээ сахих, дүү нараа харах хариуцлага өгөгдсөн. Ах маань 14 настай, би дөнгөж 10 настай байсан. Бид хоёр гэрийнхээ бүх ажлыг амжуулдаг байлаа. Ах усанд явна, гал түлнэ, мод түлээгээ хагалж бэлтэнэ. Би гэрээ цэвэрлэж, дүү нараа харна, хоолоо хийн. Бага ангид найзууд маань хичээлээ тараад хамтдаа тоглоё гэж хэлэх үед би яруу санд руу гэрийн зүг явдаг байсан. Ахлах сургуулаа төгслөө дүү нараа харж гэрийн ажил хийдэг байсан учраас гадаа найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлсэн дурсамж надад барагтай байдаггүй. Исая 41:10 Битгий ээ, би чамтай хамт. Битгий имээ, би чиний бурхан. Чамааг би тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мотраараа заавал чамааг дэмнэнэ. Их сургуульд орохдоо Солонгос хэл орчуулгын мэргэжлийг сонгож
төлбөрөө олохын тулд янз бүрийн цагийн ажил хийдэг байлаа. 2005 онд сургуулаа төгсөөд Солонгосын аялал жуулчлалын компанид ажилд орсон. Би Солонгосын талаар маш эерэг бодолтой байсан. Яагаад ч юм Солонгос хүмүүс их сайн хүмүүс юм шиг санагддаг байлаа. 2007 онд аялахаар төр ирсэн өмнөх нөхөртөөгөө танилцаж үерхэж эхэлсэн. 2008 онд охинтой болж 2009 онд Солонгост амьдрахаар гэр бүлээрээ ирсэн. Монголд аз жаргалтай эхэлж байсан амьдрал Солонгост ирээд хадамтайгаа нэг гэрт орсноос хойш маш там болж хувирсан. Маш их асуудал үүсэж эхэлсэн. Өмнөх нөхрийн гэр бүл итгэгч хүмүүс байсан учраас бүтэн сайн болгонд сүмрүү хүчээр дагуулж явдаг нь үнэхээр хэцүү санагддаг байлаа. Явахгүй бол ууралдаг. Сүмд явдаг айл болохоор ч тэрөө ингэж болохгүй, тэгж болохгүй, энэ нь зөв, тэр нь буруу гэх мэтчлэн дэндүү их шаардлага тавьдаг байсан. Хадам ээж маань надад Солонгос эхнэр ямар байх ёстойг зааж өгнө гэж их хүчилдэг, өгөлдөг, өөрийнхөөрөө байлгах гэж байсан. Өмнөх нөхөр маань PC game тоглоом тоглоод гэртээ барагтаа орж ирдэггүй. Анх Солонгост ирээд тасахгүй ээж аав ах дүүгээ их санаад хэцүү байсан. Хадам ээж өглөөд л нөхөр гэртээ бараг үзэгдэхгүй. Хаяа орж ирэхээрээ барагтаа юм ярьдаггүй. Ийм нөхцөл байдалд 2 жил гаруй амьдраад эцэст нөхөртөө хэлсэн. Би ингэж амьдрмааргүй байна. Надад үнэхээр хэцүү байна. Би Монгол явлаа. Тэр үед өмнөх нөхөр маань тусдаа гарч амьдарцгаая. Би дахиж тоглоом тоглохгүй. Би хичээнэ гэсэн амлалтыг өгсөн учраас тусдаа гарч амьдрах шийдвэрийг гаргасан. 2012 онд Солонгосын Чолон хот руу нүүж ирээд шарсан дахианы газар ажиллаж эхэлсэн. 2013 онд 2 дахь хүүхдээ олоод хордлого өгч ажиллахад хэцүү байсан учраас Монгол руу холбогдож ээж аав хоёроосоо тусламж хүссэн. Ээж аав хоёр маань удахгүй Солонгост ирж 2014 оны 6 сард хүү маань мэндэлсэн. Амьдрал аваа цэгцэрч байтал 2014 оны 10 сар маань Солонгост зам тээврийн осолд орж зурдаар амиа алдсан. Энэ цаг үе миний амьдралын хамгийн хэцүү үе байлаа. Маань осолд орохоо сарын өмнө надад хэлж байсан. Аав нь хүний нутагт хэцүү байна. Би зүгээр Монгол явмаар байна гэж хэлэх үед би аавыгаа загнаад үлдээсэн. Та ээжийг ганцаараа нь үлдээх гээд байгаа юм уу? Та явчаар Монголд байгаа дүүнэрийг хэн дижээх юм гэж хэлээд аавыг явуулаагүй. Хэрвээ тэр үед би аавыгаа Монгол явуулсан бол аав маань өгөхгүй байсан гэж өөрийгөө өдөр шөнөгүй буруутгадаг болсон. Тэр үед явуулчихгүй явдаа. Тэр үед явуулсан бол аав маань өгөхгүй байх байсан. Аав маань надаас болоод өгсөн. Ээж аавын ажил явдлыг хийхээр Монгол буцаж ажиллуулж байсан шарсан дахианы газраа хахаас өөр аргагүй болоод би тэд буцаад хадам ээжиндээ очиж амьдрахаар болсон. Нөхөр маань эргээд PC тавуулж би өдөржингөө хүүхдээ хардаг байлаа. Аавын өхөлд өөрийгөө буруутгаж нөхөртөөгөө үл ойлголцож өдөржин хүүхдээ харж суусаар эцэст нь ганцаардлын өвчин туссан байлаа. Шүн болгон уйлж амьдрал ямар ч утгагүй санагдаж амиа хорлох бодол байнга бодогддог болсон. Яв 3:11-ээс 12 төрөхдөө би юунд исэх вэ? Хевлийнээс гарахдаа юунд би үл эндэв? Тосох өвдөгнүүд дээр юунд унав би? Угжих гэж ихийн хөх юунд тогтов намайг? Нэг талаас ингэж амьдарч байхаар өгчүүл амар шүү дээ. Чи зовлонгоос ангижирна. Өгчих юм бол бүх асуудал дуусна. Чамаас болоод аавч нүгсэн юм чинь жиж гисэн нөхөн зөв. Харин нөгөө талаас чи өгөж болохгүй. Хүүхдээ бод.
Монгол байгаа ээж ах дүүсээ бод гэж мөхөж болохгүй гэж хэлдэг. Би үнэхээр амьдрмаар байсан. Мөхмээргүй байсан. Яагаад ч юм амьдрах шалтгаан байх юм шиг санагдсан. Эцвийн найдар болгож гэрээхээ ойролцоох цуглаанд явж эхэлсэн. Цуглаанд яваад сэтгэл санаа арай тавширч тайтгарч эхэлсэн. Шалтгаан нь би Магдалины багт үйлчилж Магдалины дуу дуулах үедээ тавширдаг байлаа. Гэхдээ Библийн талаар ямар ч мэдлэггүй, юу заагааг нь ойлгодгүй байлаа. Цуглаандаа очиж залбирдаг ганц залбирал маань Бурхан минь, та үнэхээр байгаа бол надтай уулзаач гэж би таныг үнэхээр мэдмээр байна гэж Бурханыг мэдхийг маш их хүсэж Библийг уншиж эхэлсэн. Гэвч уншаад юу ч ойлгодгүй байлаа. Нэг өдөр Библийг уншиж байтал зүрхээр маш их халууд өгөж Бурхантай ярилцаж байгаа мэт мэдрэмж төрж тэр нь маш их намайг тогтлуулсан. Тэр мэдрэмж 7 хоногийн турш үргэлжилсэн. Нойр хүрэхгүй, өсөгчгүй Библийг уншсаар л байлаа. Яг л Бурхантай ярилцаж байгаа мэт. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр мэдрэмж байхгүй болж байлаа. Би маш их айдас давтаж тэр мэдрэмжээ дахиж авахын тулд Библийг уншсаар л байлаа. Өөрийн мэдлгүй Facebook орж хүмүүст удахгүй дэлхийс үрэх гэж байна. Бурханд итгэдэггүй хүмүүс бүгд өхнө. Тиймээс хурдан таньдаг хүмүүстэй сайн мэдээг дуулах гэж бичсэн байлаа. Маргааш нь босоод өөрийнхөө тийм мессеж бичсэнийг хараад айж нөхөртөө хэлсэн. Нөхөр маань цуглааны пастрын эхнэрийг хэдэн хүмүүстэй гэрт дуудаж миний төлөө залбируулсан. Пастрын эхнэр хэлэхдээ чи сатантай тулдах Бурханы үгийг сураагүй учраас сатанд дийлдээд байна. Сайн сурах хэрэгтэй гэж хэлсэн. 7 хоногийн турш мэдэрсэн мэдрэмж байхгүй болох үед үнэхээр амар байсан учраас би дахиж цуглаандаа явж зөрхлөөгүй. Цуглаандаа явхаа болж гэр бүлийн харилцаач бүрд ордож эцэст нь нөхрөөсөө салж тустай амьдрах шийдвэрийг гаргасан. 2 хүүхэд маань аавтайгаа үлдэж би сөүлд ирж ганцаараа амьдрах болсон. Номлогчийн үгс 1:14, 2:11. Наран дор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхины араас хөөцөлдсөн хэрэг байх нь тэр. Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг байв. Наран дор үүний ашиг алга. Тустай гараад амьдрал дээр цэмгийн бүрл хэцүү байлаа. Хүүхдүүдээ санана, Монгол дахь гэр бүлээ санана. Амьдрахын тулд энд тэнд цагийн ажил хийдэг байлаа. Ганцаардаж байгаа сэтгэлээ тайтгаруулахын тулд шүн болгон арх ууж эхэлсэн. Архил уухгүй бол нойр хүрхээ болж архины хамааралтай хүн болсон байлаа. Амьдрал утахгүй санагдаж юуны төлөө яах гэж амьдраад байгаагаа ч ойлгохгүй. Өдөр хоног өнгөрсөөр л байлаа. 6 жилийн турш амьдралын зорилгогүй арх уусаар бие махбод сэтгэл авах юмгүй болсон байлаа. Дуулал 14:1 мунхаг хүн зүрхэндээ бурхан байдаггүй гэдэг. Тэд завхар цааж жигшүүрт зүйлс хийдэг агаад сайныг үлддэг хүн алга. 2024 оны 3 сард Монголд байсан дундх дүү маань 100 дараа амиа алдсан гэх тооцоолгыг авлаа. Итгэж өгөхгүй байлаа. Үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр хэцүү байсан. Яагаад миний амьдрал ийм их асуудал тулгараад байгаа юм бол би юу буруу хийсэн болоод бурхан гэж байдаг бол яагаад намайг ингэж их шийтгэж байгаа юм бол дүүгийнхээ ажил явдлыг хийхээр Монгол руу буцлаа. Номлогчийн үгс 7:2 Найрын өргөө рүү явснаас гашуудагчийн гэрлөө явсан дээр учир нь амьд байгсад нь үнийг зүрхэндээ авдаг. Ажил явдлыг хийх явцад маш олон зүйл толгойд бодогдсон. Хүн зүү амьдрах ёстой юм байна. Хөгшин залуу өвчтөө эрүүл гэлтгүй бүхэл хүн нэг өдөр гинэт энэ хорвоогоос явдаг юм байна. Солонгост буцаж ирээд утга учиртай амьдрахаар шийдсэн. Утга учирыг олохын тулд надад тусламж хэрэгтэй байлаа. Дуулал 14:2 Тэнгэрээс эзэн хүний хөгүүдийн өнгийг харсан ухаардаг.
Бурхныг ирэн хайдаг хүн байгаа эсхийг харахын тулд аж. Хүүхдүүд дээрээ 7 хоногт нэг удаа очдог байлаа. Нэг өдөр хуучин явдаг байсан цуглааныхаа урд очиод дотор нь оролгүй гадаа зогсоод залбирсан. Үнэхээр чин сэтгэлээсээ уйлаад Бурханаас гойсон. Бурхан минь, та үнэхээр байдаг бол намайг авраач. Би ингэж утга учиргүй амьдрмааргүй байна. Надад амьдрах учир шалтгааныг өгөөч. Надад туслаач. Хэд хоног өнгөрсний дараа Солонгос танилцсан Монгол найз руугаа залгаад өөртөө тохиолдсон асуудлуудыг ярьлаа. Тэр найз маань надад анхны үр жимс цуглааны Пакчиньоны Библийн семинарын 2 бичлэгийг явуулаад энэ 2 бичлэгийг чи үзээд сэтгэлдээ хэлээрэй гэж хэлсэн. Семинарын 2 бичлэгийг үзээд Бурхны талаар, Библийн талаар, Есүсийн талаар маш сайн ойлгож авсан. 7 хоногийн дараа найз руугаа залгаад цуглаанд очих шийдвэрээ гаргасан. Цуглаанд анх орж ирээд Пакчиньон дуучин хүн Библи зааж байгааг хараад их гайхсан. Гэхдээ үнэхээр ойлгомжтой маш сайн тайлбарлаж өгч байлаа. Яагаад ч юм надад найдвар төрсөн. Өмнө 4 жил цуглаанд явахдаа нэг ч Библийн ишлэл мэддэггүй, утга учирыг нь ч ойлгодоггүй, зүгээр л магтан дуудуулаад явдаг байсан. Яв 13:4. Харин та нар худал хурамгаар шохооддог. Бүгдээрээ ойлгохгүй эмч нар юм. Өмнө нь цуглаанд явахдаа магтан дуудуулж сэтгэлээ тайдгаруулдаг байсан болохоос үнэн гэж юу болох Библийг огт ойлгож мэддэггүй байлаа. Харин анхны үр жимсүүд цуглаанд яваад Бурхны талаар, Библийн талаар, Есүсийн талаар баг багаар мэдэж эхэлсэн. Библийг мэдэх тусам, ойлгох тусам Бурхны өмнө би өөрийгөө ямар их гим нүгэлтэй хүн бэ гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрч байлаа. Номлогчийн үгс 12:1. Хүнд өдрүүд ирж надад аятай юм алга гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд бүтээгчээ санагтун. Үерхэж байсан залуудаа цуглаанд хамт явахыг санал болгосон боловч зөвшөөрөөгүй. Шалтгаан нь манай цуглааны нэрийг нэтээс хайгаад үтсэн гаж урсгал гэж мэдээлэл маш их гарч ирж Пакчиньон пасторын ямар ч сургууль төгсөөгүй. Библи зааж байсан болохоор дуртай хүлээж авсангүй. Би ганцаараа 1 сар гаруй цуглаанд явахдаа ирэх болгондоо найз залуугаа авчрах юмсан гэж боддог байлаа. Бурханаас чин сэтгэлээсээ гойсон. Бурхан минь, найз залуу минь надтай хамт цуглаанд явуулж өгөөч. Нэг өдөр найз залуу маань надад хэлсэн. Чи гаж урсгал буруу цуглаанд яваад байгаа юм биш үү? Харин би хариулахдаа чи нэг ч удаа очиж сонсож үзээгүй байж ингэж хэлж болохгүй шүү дээ гэж гомдоод уйлсан. Тэгсэн найз залуу маань за ойлголоо. Би хамт очиод сонсож үзье гэж хэлсэн. Тэгээд тэр 7 хоногтой найз залуутайгаа цуглаанд хамт очисон. Найз залуу маань Пакчиньон юу заах нь вэ? Үнэхээр гаж урсгал мөн үү үгүй юу гэдгийг шалгахаар хамт ирсэн. Цуглаанд сууж үзээд ямар ч асуудалгүй Библийг маш ойлгомжтой тайлбарлаж байна гэд хамтдаа цуглаанд явахаар болсон. 2024 оны 9 сард Библийн семинарыг сонсож байгаад би Бурхны бэлгийг авч дахин төрсөн. Коринт 1:12-27. Идвэгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эргэтнүүд юм. Ром 6:6-7-8. Бидний нүглийн биеийг хүчингү болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовлогдсон гэдгийг бид мэддэг. Тиймээс хоошид бид нүгэлд боолчлуулахгүй. Учир нь өгсөн хүн нүглээс чөлөөлөгдсөн байдаг юм. Хэрэг бид Христтэй хамт өгсөн бол мөн түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ итгэдэг. Эпес 4:5, 6, 8, 9, 10. Гэвч биднийг хайрлсан агуу хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нэгүслэр аврагдсан билээ. Христ Есүс дотор биднийг түүнтэй хамт амьлуулж хамт Тэнгэрлэг оршихуйд суулгасан. Та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үүсээр чинь ирээгүй тул хинч
өөрөөрөө сайхархаж чадахгүй. Учир нь бид сайн үсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл юм. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас эдгээрийг бэлтгэсэн юм. Галаат 2:20. Амьд байгаа нь биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Идүүгээ мах боддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн Бурханы хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Сэтгэлийн амар амгалан гэж юу байдгийг утгаар нь ойлгож, биеэрээ мэдэрсэн. Бурхан миний бүх гэм нүглийг уучлсан гэдэгт эргэлзээгүй итгэж байлаа. Гэртээ Библийг уншиж байхдаа Бурхан минь намайг аварсанд баярлалаа гэж ямар ч эргэлзээгүй залбирч байлаа. Гайхалтай сэтгэлийн амар амгалан мэдэрсэн. Миний уйлдсан бүх гэм нүглийг ачаа өөрийгөө буруутгадаг байсан гимшил, санаа зовлт, айдас, сэтгэлийн завир тэр бүхнийг Бурхан өөрийн хүүгийн үхлийн хүчээр байхгүй болгосон байлаа. 2 хүүхэдтэй их санаа зовдөг байсан. Тэр санаа зовлтч байхгүй болсон байлаа. Үхээд хаашаа явхаа маш тодорхой мэдсэн учраас үхлээс ч огт айхаа болсон байлаа. Найз залууга Бурханд даатгаж залбирч Монголд байгаа гэрийнхаа төлөөч байнга залбирдаг боллоо. 2024 оны 10 сард найз залуу маань цуглаан дээр үг сонсож байгаад Эфес 2:6 Христ Есүс дотор биднийг түүнтэй хамт амьлуулж хамт Тэнгэрлэг оршууд суулгасан гэж бичсэн ишлэлийг уншаад Бурханы бэлгийг авч дахин төрсөн. Хинч юу ч гэж надад хэлсэн би Бурханы хажууд сууж байгаа гэдэгтээ 100% итгэж байна гэж найз залуугийнхаа хэлж байгааг сонсоод Бурханд үнэхээр талархсан. Найз залуу маань бид хоёрыг хүүхэдтэй болгож өгөөч гэж Бурханаас гуйдаг болсон. Түн удалгүй бид хүүхэдтэй болсон байлаа. Бид хоёр гэрэлтэй батлуулж 2025 оны 6 сард хүү Тэнгэр маань мэндэлж Бурхан манай гэр бүлийг гайхалтайгаар ивээсэн. Матай 19:5-6 Тиймээс эр хүн эцэг эхээ орхин их нэртэйгээ нийлж хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид 2 бус харин нэг махбод юм. Иймээс Бурханыг хамтд нь нийлүүлсэнийг хинч бүү салахыг гэж айлдав. 2025 оны 12 сарын 13-нд бид хоёр албан ёсоор хурмаа хийж Бурханы өмнө тангараг тавьж албан ёсоор гэрэлтэй батлуулсан. Бид хоёрын хурмыг ёслолыг удирдах өгсөн Чиньон ах болон гэрчээр хурж ирсэн цуглааныхаа ахын дүүстэй чин сэтгэлээсээ баярлалаа. Иремья 29:13 Та нар намайг хайх бөгөөд бүхэл зүрхээрээ намайг хайвал олно. Еврей 11:6 Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хаагчдад тэрээр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Дуулал 145:18-19 Эзэн өөрийг нь дуудагч бүхэнд өөрийг нь үннээр дуудагч бүхэнд ойр билээ. Тэрээр өөрөөс нь нэмэгчдийн хүслийг биелүүлдэг. Тэднийг хашгирахыг нь бас сонсдог. Тэднийг авардаг. Би урд нь мэдэрч байгаагүй амар амгалан мэдэрч байна. Шалтгаан нь би үннийг олсон учраас. Үнэн гэж үнэхээр байсан. Харанхуй амьдралыг минь гэрэлтүүлэх жихэн гэрэл амьдрал минь туссан. Тэгтлээ их хайсан амьдралын утга учирыг би Библиэс олсон. Иохан 8:32 Та нар үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө. Гэрчлэлийг маань анхааран сонссон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Алдар магтаал нь Бурхан танд, Есүс танд байх болтугай. 감사합니다. Үнэхээр хуваалцахад амаргүй маш хувийн бүх зүйлсээ хүртэл бидэнтэй хамт хуваалцсанд чин сэтгэлээсээ баярлаа. Мөн гэрэлсэнд нь хүүхэдтэй болсонд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе. 그리고 결혼 또 자녀 다 진심으로 축하드립니다. Бүх зүйл сүрчгсэн юм шиг санагдаж болох ч үнэндээ Бурхны өмнө
сүрсэн зүйл гэж байхгүй шүү. Хитрхи оройтсон юм шиг санагдсан ч, найдвар огт байхгүй юм шиг санагдсан ч, яг одоо энэ нэг мөчийн сонголтоор бүх зүйл өөрчлөгдөх боломжтой шүү. Бурхан үүнийг бүрэн хийж чадах нэгэн юм. Бид нар өөрсдийгөө цангаж ясныг ухаарад энэ залхмаар дуусшгүй цангалтаас үнэхээр гарахыг хүсэж байна гэж Бурханд чин сэтгэлээсээ залбирч түүнийг хайвал тэр биднийг гарцаагүй зөв үнэн зам руу хөтлөх болно. 평화 속에서 Амар тайван дотор мөнхийн амийн амлалтыг ч эдлэн амьдрч чадна. Өнөөдрийн хичээлээ ингээд өндөрлөе.